Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр бид нэг гоё сонирхолтой дугаар хийх гэж байгаа. Та хоёр мэдсэн үү ямар дугаар хийх гэж байгаа? Мэдгүй. Мэдсэн юм уу? Тийм. Агаарын тухай. Агаар гэж юу юм мэдгүй? Агаар уу? Тий. Гэж үү? Тий. Амьсгал агаарын тухай. Агаарт өнгө байгаа юу? Байгаа. Бага ямар өнгөтэй агаар? Цагаан. Агаар. Тийм үү? Үгүй. Агаар чи ямар ч өнгөгүй ш. Өнгөгүй юм уу? Тэр. Өнгө байна уу? Амьсгал ш тийм чи. Хамраар авлаа, гаргалаа. Нэг өрдүүр агаар орлоо. Гаргалаа. Тэгвэл ерөөсөө агаар оруулахчгүй гаргахчгүй төгччихье. Ямар халуун агаар вэ? Чадах нь уу? Яа, чадахгүй яг унж өгч байна. Агаар авахгүйсэн чи яг өгч байна. Амар хэцүү. Би л авч чадна. Тийм үү? Чадах юм уу? Энэ дотор юу байгаа гэж бодож байна та? Энүүгээр агаар гараад дээ шүү. Ямар ч өнгөхгүй агаар гараад байна. Агаар гарцсан хамраар нь. Энэ дотор юу байгаа? Агаар байгаа. Тийм үү? Үгүй штэ над дотор ч уус эдий. Ус үт юм уу? Тийм үү? Энд юу вэ? Ус. Ус агаар хоёр ямар холбоотой вэ? Мэдгүй. Юу гэж бодож байна? Ус нь өнгөгүй, агаар нь өнгөгүй, хоёулаа өнгөгүй. Яг тийм байна те. Ус нь өнгөгүй, агаар нь өнгөгүй. Хардаа. Өнгөгүй байгааз. Тийм байна. Багшаа энэ бас өнгөхгүй штэ. Тий. Хүний биед хамгийн хэрэгтэй зүйл нь агаар бас ус байхгүй юу? Та нар ингэж энэ дэхтэй цагаан өнгөтэй л юм. тий, цагаан өнгөтэй л байна л да тий. Тэгээ усаар юу хийдэг вүлээ бид нар? Усаар юу хийдэг вүлээ баяслаа? Гараа угаадаг. Гараа угаадаг. Юм. Амны цангаа тайлдаг. Амын цангаа тайлдаг. Тэгээд бас цэцгээ усалдаг. Яг үнэн цэцгээ усалдаг өшөө. Өшөө бол бид нар юм уудаг. Тий нэг уудаг тий. Тэгээд хувцаа угаадаг. Хувцаа. Тий. Хоол хийхдээ ус хэрэгэлдэг юм уу? Ус хэрэгэлдэг шүү дээ. Тий штэ. Гурил ингэ зурхтаас ус хэрэгэлдэг. Тэгэхээр ус бол бидний амьдралд хамгийн хэрэгтэй ахна шүү дээ. Бид нэр толгоогоо угаахдаа усанд орохдоо хүртэл ус хэрэгэлдэг үстэй тий. Тэрвээ ус байхгүй байсан бол бид нар яах вэ? Тэртээ гартаа явах юм уу? Тий. Тэртээ хувцастай явах нь шүү дээ тий. Ус байхгүй. Бас аман цангаад. Тий, аман цангаад. Хоол ундаа нөгөө ус байхгүй. Тий, ус байхгүй болохоор хоол ундаа хийж чадахгүй. Гуриландаа ус байхгүй болохоор гурил хийхгүй. Тий, гурилтаа хоолоо хийж чадахгүй, цувингаа хийж чадахгүй, буузаа хийж чадахгүй. Бүүз манай нөгөө ингээд шалгуурээс ус хийм үү? Ус хийдэггүй штэ. Баг шарахад уу? Ус хэрэглэдэг. Ингээд Манайхтай жишээлбэл заа байж одоо энэ чокофиг та хоёр идлээ заяа. Ус араас нуухгүй бол яах вэ? Ам нь ингээ амар хатаад хэцүү байдаг те. Чи дээрээ миний ам хатаа тэгээд би ус уусан ш. Яг үнэ. Тэгээ усгүй байгаад ах юм бол ингээ уруул хагараад идэг. Тэгээ арьс хуйраашаад идэг. Ус бол хүний амьдралд хамгийн чухал хэрэгтэй. Тийм учраас энийг чандман эрдэнэ гэж ярьдаг. Бас агаар маш чухал хэрэгтэй. Эний зарим нь юу гэж нэрлэдэг? Юу нь? Нэрийн үү? Энийг ус гэж нэрлэдэг. Ус гэж нэрлэдэг. Тэгээ дэлхий дээр ус агаар хоёр маш чухал болохоор бид нар дэлхийг маш их хайрлах хэрэгтэй. Тэ? Усыг хайрлах хэрэгтэй. Агаарыг хайрлах хэрэгтэй. Би
Хоолунд идээд нөгөө дөрөвнөөс урсан. Тэр хайрцаг дотор юу аа? Дэлхийг хайрлана гэхээр яаж хайрлах юм бол? Яаж хайрлах вэ? Дэлхийг хайрлаа. Та хоёр боддоо хэлтэй. Амраа хэлтэй минийх үү? Бүх дэлхийг хайрлана. Тийм бүх дэлхийг хайрлана гэсэн үг. Тэгэхээр ан амьтныг хайрлана. Ургамал усаа хайрлана тий. Тэгээ Цэцгээ хайрлана, модоо хайрлана. Тэгээ бас дэлхийг хайрлана. Дэлхийг хайрлана тий. Дэлхийг хайрлана гэж сайхан хэлсэн шүү дээ. Бас хоолоо хайрлана. Яг үнэ. Хоолоо үлдэгдэлгүй сайн идэнэ. Би өчигдөр 3 ташуудыг бүгдийг нийцсэн шүү дээ. Сайн байна. Хоолундаа хайрлана. Тий, яг үнэ. Ариг гамтай. Яг өөртөө зориулсан хоолыг яг үлдэгдэлгүй идэх хэрэгтэй. Хэрвээ тэрийг илүү гарга хаях юм бол тэр чинь бас байгаль дээр хог болж байгаа байхгүй юу? Хөөе хоолны үлдгэлийг саар тог нь хайж болдог гэсэн шүү. Яг үнэ тий. Дахин боловсруулах саарл хогонд хайж болдог. Сайн байна. Бас нөгөө усны ингээ хэлбэртэй саваагаа шүү дээ. Тий. Тэрийг бас хайхаар дахиад боловсруулаад. Яг үнэ. Агаарыг яаж хайрлах юм? Агаарыг тэрж хайрлаж болох юм уу? Үгүй. Яаж хайрлах агаарыг? Биеэрээ хайрлах шүү. Биеэрээ хайрлах юм уу? За. Биеэрээ хайрлах юм тий. Тэгээ бид нэр ингээ хараа та хоёр бодолтой. Амаа ингээ таглаад заяа. Агаараа гарахгүй. Хамраараа агаар ахгүй. Ингэх юм бол хүн ярьж чадахгүй, амьсгалж чадахгүй. Тийм амар хэцүү байдалд орж байгаа үстэй тий. Тэгэхээр агаар ийм чухал ахгүй юу? Тэгээ та хэд ингээ маск зүгээд удаа явахаар яадаг вэ? Хөөе масны цаваа тасраа ингээд агаар шүү. Хамгийн гол нь шүү дээ дэлхийг хайрлана гэдэг чинь хамгийн ойрхон байгаа ургамал ногоогоо хайрладаг байхгүй. Одоо энэ хараа энэ дээр байгаа энэ мод байгааз мод ургамал байгааз эднэр эднэр бүгдээрээ мод ургамал биднэрт цэвэр агаар бэлгэлдэг. Хүчил төрөгч гаргадаг байхгүй. Биднийг амьсгалах гоё агаарыг цэвэрлж өгдөг. Тэгээ энүүгээр амьтад ингээд бүгдээрээ амьсгалдаг, хүн амьсгалдаг. Тийм учраас мод ургамал усаа хайрлах юм бол бид нэр дэлхийгээ хайрлаж гин гэсэн үг байхгүй юу? Заяа. Ята энэ модон урагцсан ингээд нөгөө хүмүүс ингээд модоо ингээд услаад цэцгээ услахгүй ингээд байх юм бол ингээд ийм болно тий. Тэгхийн бол ингээд мод нь ингээд ургаж чадахгүй ийм болно гинэ. Ингээд ургалах юм бой навчгүй болоод тий. Яг үн хатаад ингээд усгүй хүн аман цангадаг шиг ургамал мод бас аман цангаад тэгээ ургаж чадахгүй. Хөөе бас цэцэг амтан тий. Тийм цэцэг амтай бас тий. Цэцэг амтай, ургамал мод амтай тийм байхгүй юу тий. Би та хоёрт нэг даалгавар өгье. Та хоёр штэ тий. Миний хайртай дэлхий гэдэг сэдвтэ зураг зураад ирээрээ заяа дараа. Болж гин үү? Болж гин үү тий. Тэгээ хүүхдүүд бас миний хайртай дэлхий гэдэг зураг зурвал бидний хаягаар бас ирүүлээрээ заяа. За ингээд нэвтрүүлгээ өндөрлчээ. Хасаа өмнө шүтэн шатсан. За байж гараа хараа. Ингэчи өнөөдрийн дугаараар та хоёр юу ойлгосноо хүүхдүүдтэй яриад өгч. Хоёр биендээ эсвэл яриад өгч. Би ч сонсчээ. За яар. Юу Дэлхийгээ хайрлана. Дэлхий хайрлахад юу багтаж байгаа вэ? Усаа хайрлах. Дэлхийгээ хайрлахад гэр багтж байгаа. Бас усаа хайрлана. Тэгвэл ингээд цэцэг ингээд услаад ах юм бол том болоод мочиг болно тий. Тий. Цэцэг гэр дотроо цэвэр агаар бэлэглэнэ. Цэцэг болохоор манай гэрд баймаа цэцэг байдаг. Миний жижигхэн цэцэг бол нөгөөт нь ингээд унжаад нэг цэцэг ингээд ургаж байгаа. Тийм байна. Тэгэхээр сая усны тухай та хоёр юу ойлгож авсан юм? Агаа дэлхий бас тэгээд мод цэцэг бас
Ус. гуйл, Тийм бүгдийг хайрлах хэрэгтэй. мах, Бүх юм устай холбоотой, агаартай холбоотой болохоор их дэлхийгээ бид нэр хайрлах хэрэгтэй. махан дээр ус ийд юм уу? Хүйе. Тэр малчин өвс идээд ус уугаад тэгээ маха биднэрт өгч байгаа үсттэй. Нөгөө Тэгээ хэрвээ өвс байхгүй бол хүй тугал нэрээ ус уудаг гэсэн шүү дээ. уу штэ тэд нар чинь Бас суугаад. тий сүүн үнэ чинь Тэгээд нөгөө жижигхэн тугална жижигхэн тугална ээжийнхээ сүүгийг нуудаг. тий штэ тэр чи ээж нь хараа баяслаа. Сүү ихтэй болохын тулд өвсөөсөө айдээд уссаа уугаад дэлэн дүүрэн сүйтэй ирээд тугландаа өгдөг байхгүй юу. Тэгээд туглаад том болгодог. Бид ингээ сүүг ингээ саад штэ. Би тэрийг чаддаггүй ш. Ааха. Би лав чадчих. За одоо ингээд нэвтрүүлгээс хазаагаа явчлаа. Хэдүүлээ нэвтрүүлгэн өндөрлөх үү? За өндөрлөё. За. Унтахаасаа өмнө шүдээ угаагаад нүрээ угаагаад тахтай сайхан найсаараа баярлалаа. За манай амар өмнөөс харж чадна гэсэн үү? Үтсэн юм уу? Үзээгүй дээ гэхдээ Чадна л гэж бодож байна. Харсан. Зурагтаар харсан юм чи чадхал байх гэж бодож байна уу? За. Манай том манайд хүрсэн байгаа. Бодлын хөлгөр одонд айлаад балар монгон шүнэси тавтанер соре антнукто тавтанер соре ахтусе тавтанер соре алтан дэлхий тавтанер соре алсын одоо Элис бүтэлийн өдөр өнгөрч Үлгэрийн цэхэр шуун тайси Зүдний хөлгөр одонд аялаад Зүн бэлгийг шүн айси Тавтанер соре антнугтоо Тавтанер соре ахтусе Тавтанер соре алтан дэлхий Тавтанер соре алсын одоо
надад